За үргэлжлээ бидний хичээлийн зорилт 4 авлагын бичгийг данснаас хасах гэж. За бид нар өмнөх лекц номер 3 дээр ярьж исэн байгаа те. Авлагыг данснаас хасдаг 3 тохиолдол байдаг юм аа. Нэгдүгээрт авлагыг цуглуулж байгаа, хоёрдугаарт авлагыг барьцаалж байгаа, гуравдугаарт авлагыг борлуулж байгаа гэсэн. За тэр бол дансны авлага дээр яригдчихсэн те. За харин авлагын бичгээр за ер нь бол авлагын бичиг дуусар хугацаа хүртэл эзэмшиж болно. 120 өдрийн хугацаанд бол 120 өдрийн хугацаанд эзэмшээд 120 өдрийн хугацааны хүүгээ хүлээж авдаг. Тэгээ төлбөр авж байгаа тал нь мэдээж дансандаа тохируулах хийдэг. Тэгээ тухайн авлагын бичгийг эзэмшигч нь авлагын бичгийг борлуулад мөнгөтэй болж болдог. Тэгэхээр нөгөө дансны авлагатай адилхан дуусар хугацаа хүртэл эзэмшээд яг авлагын бичгийг цуглуулад ингээ хасч болж гин. За авлагын бичгээ бас барьцаалаад бас мөнгөтэй болж болно. Бас борлуулад мөнгөтэй болж болдог. Тэгэхээр энэ авлагын бичгийн дансаас асалт бол дансны авлагатай яг адилхан байна гэж ойлгох нь шүү дээ, тийм ээ. За тэгэхээр авлагын бичгийг борлуулж байгаа жишээг бол энэ харуулж байна. Баталгаатай, баталгаагүй гэж. Тэгэхээр баталгаатай гэдэг бол төлбөр төлөгч нь дуусар хугацаанд бүгдийг төлдөг. Баталгаагүй гэдэг төлбөр төлөгч нь дуусар хугацаанд төлж чаддаггүй гэдэг хоёр ялгаа явж. За эдлээ жишээг нь авъя, тийм ээ. За Walter компани, Hailey компани 6 сарын 1-нд 10,000 евро зээлүүлээд 5 сарын хугацаатай 9% хүүтэй авлагын бичиг хүлээн авсан гэж. Дуусар хугацаа нь 11 сарын 1 гэвэл авлага цуглуулах журналын эмчилтийг бэлтгэнэ үү гэж. За тэгэхээр 6 сарын 1-нд мөнгөө зээлүүлж байгаа үед журналын эмчилт хэрхэн бичих вэ гэхээр дебитлтэй авлагын бичиг, кредитлтэй мөнгө өрөнгө гэсэн бичлэлтийг хийнэ. Тэгээд 5 сарын хугацааны хүүгээ тооцоход ингээд 375 болж байна. Тэгэхээр 11 сарын 1-ндээ очингууд би 10,000 биш 10,375-ыг хүлээж авна. Тэгэхээр дебитлтэй мөнгө нь 10,375, кредитлтэй авлагын бичиг анх зээлсэн дүнгээрээ нэрлсэн дүнгээрээ 10,000-аараа буураад 5 сарын хугацааны хүүгээрээ кредитлтэй хүүгийн орлого нь 375 гэдэг журнал эмчилтийг бичнэ гэж. За үргэлжлэе. Тэгэд энэ жишээний үргэлжлэл явж байгаа. Хэрвээ Walter компани 9 сарын 30-наар санхүүгийн тайлан бэлтгэдэг бол. За тэгэхээр 9 сарын 30 нь манай улсын хувьд бол 3 дугаар улирлын тайлан байдаг, тийм ээ? 3 дугаар улирлын тайлан байдаг. Тасалбар болгож байгаа. Тэгэхээр одоо энд 6 сарын 1-нд авлагын бичиг хүлээж авсан. 11 сарын 1-нд хугацаанд дуусна. Гэтэл энэ хоёр хугацааны дундуур 9 сарын 30-нд санхүүгийн тайлан гаргаж байгаа. Тэгэхээр 6, 7, 8, 9 гээд 4 сарын хүүг санхүүгийн тайландаа тайлагна. Санхүүгийн тайлан гаргасны дараа 1 сарын хүүгээр бичлэлтэй бүртгэнэ гэсэн. Тэгэхээр бид нар 9 сарын 30-нд хүү авахгүй учраас мөнгөөр авахгүй учраас 9 сарын 30 хүртэлх хүүг хуримтлуулж бүртгэнэ. Өөрөөр хэлбэл аваагүй учраас авлага байдлаар бүртгэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд 4 сарын хүү ингээд 300 болж байгаа. За 9 сарын 30-нда тохируулах бичлэлтийг бичнэ. Яг тайлан гарахад тухайн тайлан хугацаанд хамаарагдах орлого зардлыг бид нар бол бүртгэж явах ёстой шүү дээ, тийм ээ. Тэр утгаараа дебитлтэй хүүгийн авлага нь 300, кредитлтэй хүүгийн орлого нь 300 гэж бичнэ. За тэгээд 11 сарын 1-нд бол хүүгээ авна шүү дээ. Тэр утгаараа дебитлтэй мөнгө нь 10,375, кредитлтэй авлагын бичиг 10,000, кредитлтэй хүүгийн авлага нь 300. Энэ 300 бол өмнөх тайлан хугацаанд орлогоор бүртгэгдсэн байна. Одоо мөнгөөр авч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тайлан гаргасны дараах 4-р улиралд хамааралтай орлого нь 75 байна. Тэгэхээр 3-р улиралд хамааралтай орлого нь 300, 4-р улиралд хамааралтай орлого нь 75 байна гэсэн үг шүү, тийм ээ. Тэгэхээр анх хүлээн авсан өдрөөс хүү авах өдрийн хооронд хэрвээ санхүүгийн тайлан гаргаж байгаа бол хоримтлагдсан хүүгээрээ тохируулах бичлэлтэй заавал хийн шүү гэдгийг энд бас тооцоолж журнал эмчилтээр бол харуулж байна. За тэгэд 11 сарын 1-нд хэрвээ авлагын бичгээ төлж чадхааргүй болсон бол за нийт хүү нэмэгдсэн дүнгээрээ бол дансны авлага руугаа шилжүүлдэг гэж. Дансны авлага руугаа шилжүүлдэг.